Өвчмөнд манайхаа дахиад 10 минут татчихсан. 9:10-аас л эхэлж байгаа хэвээр тий. Тэгэхгүй бол нэг 9-тэй эхлэхээр хоцорчод байна би харин. За 4 аддангаа тодруулъё манайхаа. За манайд орж ирчлээ баг. За өнөөдөр ч гэдэм билээ 2025 оны 1 сарын 9 юм тава за манай чирлээд ороод ирээрээ би энэ дээр юмнуудаа нэрүүдийг одоо бичиж авах болохоор сайн үзнэ. Копиокти. Оо тик. Tapмагын үнэ таавал. Ихээ хай. Таавал дээр. За би юмнуудаа бичиж аваадах юу? 10 минут гоцорчлоо уушлаарай. За ууж хараа. Tapмагын нүрийн хөтөл таавал дээр бэлгийг бэлтийн шүү. Ястаг өөрхөн шүү. Гой бичээд ороод ирнэ. Бас тэгж. За 3 дахь. Би өстө тайлангаа гаргасан чи айгүй их юм болж байна. Жаргал гээ сайн уу? Ариун заяагаа дагаагүй бол аздан болох боломжгүй шүү манайхаа. Тэгээд биш үү? 8 сарын тайлан одоо би 25 оныхоо тайлан гаргаж байхгүй юу? Тэгээд тайлан гаргасан чинь бүр 405,000 төгрөгийн бараа бүтээгдэхүүний бэлгийг явуулсан байна. Тэгээд ямар ч байсан хологч мэсэр. Би юу яан шүү манайхан за амар зул сайн уу? Одоо нөгөө энд манай хүний хаяг байгаа лөө. Энд нөгөө 4 аздан болохоор юу яах гээд байгаа байхгүй юу? Энэ би комент фикрийг айгүй бол дарж болохоо болчдөг байхгүй юу? Болохгүй бол маргааш дахиад нэг өдөр сунгаад маргааш тодруулах гээд үзхүү гэж бодож байна. Маргааш аздан байхгүй шүү дээ. Нөгөөдөр нөгөө төмөөштэй гой цайны иж бүрдлийн аздан тодруулах байхгүй юу? Тэгэхээр болохгүй бол би маргааш дарах уу гэж бодоод байна. Gmail-ийн уулан солиул болдог байхгүй юу? Gmail-үүдийн кодыг бас мэддэггүй. Нэмаа сайн уу? За бэлэгтэй постнуудаа оролцсон уу манайхаа? Seahouse. Та нарт тест бэлгийн хуур бууж гинөө. Гэр ах ээж бүртэл. Яа тун жиргал сайн уу? За ийм бэлэг байгаа шүү. За юу манайхаа нэм даваа болор цэцэг маань 666,000 худалдаа авалтын ирэх. За Kikopio-ти маань 50,000 төгрөгийн худалдаа авалтын ирэх. За Аз оч онлайн шоп маань холигч буюу миксерний бэлэг явуулсан байгаа. За дөрөвт нь болохоор Seahouse гэр ахуй ээж бүрдэл. Одоо энэ зураг нь энэ харагдаж шít. Одоо энд ингээд мушигч угаадаг ийм юу байгаа. Альчуур галтгооны альчуур. За энэ болохоор саримс бутлагч. Тэгээ ийм нүүр цэвэрлэгч. Гой сайхны нүүр цэвэрлэгч.
За энэ болохоор нөгөө нэг вакуумддаг ийм юу байгаа. Хүн садгалдаг сав. За тэгэнгүүтээ энэ болохоор бас мошигдаг юм алчуур. За ийм иж бүртгэл шүү. За юу нэг нь болохоор за сэ хавсаад аваад за гурав дахь нь болохоор за энэ болохоор энэ миксерний аддан болёо л гэсэн хүмүүс чатаар их орж иж байна өнөөдөр. За энэ болохоор онлайн шопинг бэлэг байгаа энэ хоёр маань тий. За эхлээд Kikobit гэдэг агчи. Copy link. Эхлээд юу юм бэ? Нэм даваа болор цэцгийн бэлэг юм биш үү? За. Энэ харагдахгүй мэн. За түүлээ шор. За easy comment тодруулнаа. Би болохгүй бол easy comment дарахаа болчих юм бол нэг нэгээр бичнэ гэж байхгүй. Яагаад гэвэл та нар маш их comment бичиж зүтгэл гаргасан болохоор би нөгөө өдрөө сунгаад маргааш тодруулна гэсэн үг шүү. За юу. За дарлаа шүү манайха. За 342 хүн оролцсон байна. Оролцсон бүх хүмүүстээ баярлалаа. За меншн байхгүй. Зүгээр сайхан сэтгэл үйл нэг найздаа хэлээр гэсэн байгаа. За меншнгийн тэг болгоч. За дарцсан шүү манайхан. За оролцсон 342 хүндээ бүгдэнд нь баярлалаа. Бүгдэнд нь аз амжилт хүсье. 666 мянган төгрөгийн худалдаа авалтын ирэх бэлэн хувцснаас хүссэн хуцаа сонгоод авах ирэхээр бас гоё байгаа зү. Шууд тийм юу гэхгүй. Тэгмээрсэндээ манай энэ Ганбатын хандмаа гэх юм зүгээр хандмаа маань айгүй идэхтэй байгаа. Би бүр өөрөө ч гэсэн мэдчихэж байгаа. За тийм штий тэгмээрсэндээ гэдэг таахгүй. Өмнөөс нь баярлаад. Яагаад гэвэл нөгөө ингээ олон постэнд оролцож байгаа хүмүүс ингээ гарч ирэхгүй болохоор бас урамгүй штий тий. За аал болгоч. Пүүжээ сансан сэтгэл баян ёлон. За энэ пост нэлээ сайн төгчсөн байна лээ. Манайхаа өнөөдөр амар гоё эсхий углааш нэ. За энд гараад ирлээ те. За эхлээд надтай найз уу харнаа. За над руу найз өсөлтөө явуулаа намайг дагцсан байна те. Ганбатын хандмаа. За жара тэгэнгүүтээ бүх найзаа invite хийгээд 10 найзаа меншн хийгээд энэхүү постоо share хийх. Сая шүү share хийсэн постоо харчих байсан байна те. За share хийсэн харчих. Энэ постоо share хийгээд болох юм. Би ч одоо бүр өдөрт дор хаяж нэг бэлэг ирж байгаа ш манайхан. Тэгэхээр би бол олон болцлуудын зарим нь share хүсэж гин, зарим нь хуудасаа дагуулахыг хүсэж гин. За тэгэл олон пост ирж байгаа болохоор би одоо аль нь аль гэхгүй бүр өөрөө төөрдөг болсон заяа. Нэгтгэлийн постоо бүр гаргах гээд. За энэ миний өнөөдөр ч ийм гоё бэлэг ирсэн байгаа. Лайвын төгсгөл танилцуулнаа. Өөрөө бүр манраад байгаа. Би тэгээд станаар. Тэгээд одоо үнэн чударгаар тодорхойлохын тулд лайв хийж байгаа шүү. Тэрнээс бол би ингээд зургуудын дараа л таньдаг хүмүүний ч хүмүүс л гарч иртэл дараад явчих болох байхгүй. Тийм надад юм байхгүй болохоор би албаар лайв хийдэг шүү. Тэрийг маш сайн ойлгоорой манайха. Өчигдөр за ширч нэлээд байна. Энд чинь 5 6 юм те. Өчигдөр сэтгэлийн цахим урилгын өнөөдөр бэлгээ авсан байсан. Тэгээд хүүхдийн зурагтай болохоор талхтын пост оруулж чадсангүй. Гэхдээ амар гоё үг мөг бичсэн байлээ. Би тэгээд баярлаад байгаа. За гівэ ширэлдэг хүмүүс бол бас ариун заяа нөөрэ адтандаа постонд оролцож чадхаа болсон. Та нарын постыг идэвхжүүл шир хийсээр итэл өдөр өнгөрөх болсон амар. За нэрлээ их гівэ ширлэгдсэн байна те. За энэ сүүлд тавигдсан ийм нэг нүдний шилний юмар да гэлбаны хамгаалалттай шилний бэлэг ирсэн маа шүү. За юм анаха. 2 пост ширлэг. За чийтэний
5 хоног гэдэг чинь 3-4 хавц орсон юм уу? Нэлээ их ширтэй энд тэ. Харин ингээд 7-10 хоног моног авахар ингээд дараа нь шүүхэд жоохон тиймэрхүү болчиход байгаамаа. 4 гинэ. 3 хавц орсон юм лээ чи зорсон юм. Ширлэг өмшдөг гэхгүй. Ерөнхий постоо шир хийх хэрэгтэй байхгүй юу? Өөр ширлэг юм байхгүй. Би пост хараадах бүр өөрөө хэрэгжил. Хизээ пост хэлээ. Ганц үг цогоод орж сайн уу? Тогоод орж сайн уу? Нацсан тодруулах giveaway-ийн лайв шүү. 1 сарын 2 гинэ өө болоогүй юм байна. За хэрэг хийх гэж 4 гинэ. Айгу бол 2-нд яг пост тавьсны дараа ширлэгдчих юм бол харагддаг байхгүй. Манай оролцсон хүмүүс сайн шалгах хэрэгтэй. Би ч яг 4-нгч. Нимка бэ сайн уу? Азтан шалгаруулах giveaway явж шүү. Ариун заяа хаягаад агаад азтан болоорой. Миний нөгөө ариун заяа маань юу ячжээ манайха нөгөө оюуны өмчтэй нөгөө эрүүл мэндийн зөвлөгөө хийгээд исэн чинь нөгөө giveaway талхлын пост мост нь оюуны өмчтэй дуу тавьж маваад тэгээд цаанаас нь Facebook-с лайв маань хаагаа хийсэн юм байна уу? Би нөгөө цаанаасаа болох болчих гээл энэ сансан сэтгэлдээ хийгээд исэн чинь тийм учиртай юм биш шүү манайх. Тэгээ нэг хүнээс гуйгаад юу яасан? Мэйл бичүүлсэн тэгээд юу болох нь? За 3 гинэ. За энэ хавцал байгаа юм болов. 1 сарын 1 болчих юм бол тэгэл энэ нөгөө он гараад ирсэн билэг байхгүй тэгэхээр одоо. За энэ хоёрны постнд л байгаа хэвээр. Олон шир хийдэг болохоор дараа нь шүүхэд тусцээ тийм аа. За дөрүүлээ сайн уу? За энэ пост чи үлээ энэ пост чинь тодорхойг байгаа. Чинь хизээ тодорхойлж гэж. 1 сарын 7 энэ чи тодорцсон юм биш үү? За энд биш тэр энэ ардаа ингээд доошо гүйчдэг байхгүй юу? Тэгэхээр олон хоног яхаар бас айгүй хэцүү байгаа. За энэ постоо шир хийсэн. Энэ найзаа меншн хийх хэрэгтэй байгаа тий. За ямар ч шин ширлсэн байна. За нэг дээр ингэж байгаа юм зад өнөөдөр 4 хацсан тодруулах хэрэгтэй болорсон. За энэ маань яач. За бүх найзаа ураад 10 найзаа меншн хийх. За 10 найзаа меншн хийх. За одоо коммент чалах юм байна. 10 найзаа меншн хийгээд. За энэ коммент талах. Энэ хүн маань бол 80 сайн giveaway-д оролцсон юм чинь бодлоод ажгүй биелүүлсэн байх гэд гордож байна өө. Олон дарахгүй байх л гэж найдаж. За энэ дэндүү. За толчтой. 1 2 3 4 5 6 7 8 9 10. За 10 найзаа меншн хийгээд хуудасад авсан биш үү? За 10 найзаа меншн хийгээд найзад өрсөн байна оо. За Ганбатын хандмаа баяр хүргэе. Оо энэ ширийг хайж исэн скриншотыг харцдаг үедээ баахан цаг алдаад хэдүүлээ. За. За би бичиж авна. За манай дээр системээр 4 азтны шалгаруулсан чинь хүмүүсийг хооронд нь хөлөөд нөгөө нэг билэг явуулсан юм. Дараа нь шүүж өгсөн. Билэгний хооронд нь хөлөөд байна. За, ихүүдээ сайн нэг гисэрний азтны тодорхой байна уу?
Эхнийхийгээл чүү чамаа тодрууллаа. Амар их гээгээ шээлдэг нь хардлаа. За эхнийх нь тодорсон. За энэ тодорсон шүү. Ганбатын хандмаа маань тодорсон байгаа. За дараачих нь болохоор одоо энийг тодруулна. 50,000 төгрөгийн хүссэн бараа бүтээгдэхүүний эрхээ хатсан шүү заяа. Copy link. За ингээд ядаж нэг юунда тодорчод байвал олон дарахгүй амар байхгүй юу? За харин заяа дагаагүй бол манай хацдан болох боломжгүй шүү. Дахиад хэлье те. За энэ Kiko Beauty-гийн Beauty Queen 50,000 төгрөгийн худалдаа авалт ирэх шүү заяа манайха. Одоо та нарын бэлэгч улмал төгсрөөд дээ шүү те. За нэг ялагчтай Kiko Beauty чи ялаа, меншн ялаа. Харин зэн төрөд шүү. Kiko Beauty чи меншн байхгүйсэн баха. Хоёр дарагдахаар л болох ч таа. Сайхан сэтгэл байвал нэг найздаа хэлсэн юм уу та нар? Оо за бүр сайхан сэтгэл жалга. Гурилдчихжээ харин. Уулын сайхан сэтгэл байвал нэг найздаа хэлээрэй гэж би бичдэг дээ гэсэн. Тэрийгээ бичиг өнө. За меншн байхгүй. Оролцсон 364 хүмүүстээ бүгдэнд нь баярлаа. Бүгдэнд нь аз амжилт хүсье. Нэг ялагчтай. Оо манайхан нэрээ за тэрийг яг тэр хоцомжээр нь хэлээ заяа. За тэгвэл юу яа да. Гацаад байвал би датагаас оч та. За одоо яаж ин манайхан? Би нэг Wi-Fi онтрахад датагаар үздэг. За мөнх туяа мөөгийн ихч маань гараад ирлээ. За тэгнэ айгүй их төгтөг. Мөнх туяа мөөгийн. За бичиж амнаа. Одоо гацж ийн нөхөө хэлээд аваа. Одоо энэ нөгөө Kiko Beauty-гийн 50,000 төгрөгийн худалдаа авалтын эрхээ хатдаг явж шүү. Би энэний араас та нарын миксерийг тодруулж байгаа. Миксерэн дээр алаан болж байна. Би нөгөө гэтээ энэ Аз очивол дахиад бэлэг явуулаа гээгүү. Бүр сүүлд нөгөө нэг гэр авах юм багцын адсан ирсэн байгаа штэ. Тэр хүн чинь 1000 дагагчтай болчих юм бол дахиад бэлгэж магадгүй гэсэн сорог дуулсан шүү. Эс сатган сүрэн сайн уу? За яажаарай. За би бичиж тавцсан. Энэ ихч маань айгүй сайн энэ тэнд аздан болоод явдیں۔ Надаас гэхдээ аздан болоогүй. Аздан болчлоо. Баяр хүргэе. За комент шүүнэ. Энэ хоёр дахь нь те. За пүүжээ, дэлтэй залуу, цэги, оюука, жавцка. Оо за би дутуу оруулах гэсэн. Гана, рука, сухол. Инкулэ маань энэ дэвч тийм ээ, их чимэг. За энэ дэвч нөө мөнх туяа мөө. Гол нь инстагаа дагсан байх хэвээр. Алуу би дахиад болцлоо нэг уншаад байгаа. Сайхан маань яагаад ш. Толгой ажиллахгүй ш та нараас болох. Болцлоо нэг дахиад уншаад байгаа. Хуудасаа дагаад инста дагаад пост ширэх юм те. За энэ хуудасаа дагсан байна те. Хуудасаа дагаад гээсээс үлдээчүүл болон шалгахад аюу амар. За инстагаа дагсан байна те. За инстагаа дагсан байна. Нямасүр сайн уу? Нямасүрээ намайг дагаагүй байна лээ шүү. Би өнөөдөр яг орж харсан шүү. Намайг дагаагүй бол аздан болох боломжгүй. Ариун заяа дагаагүй бол аздан болохгүй.
Хөөрг юм бэ. Оролцсон бол дахиад аздан болно. Өнөөдөр гоё бэлэг ирсэн. За тэрийг лайвын төгсгөл хэлнэ. Тэр бүр айгуу гоё бэлэг. Хайч ч нөгөө мөх туяа мөгөгч чинь сайн энэ. За энэ. За энэ найз ам ирсэн байна те. Шээрэ үлдээсэн болов уу? Шээрэ үлдээгээг бах юм. Йоо за хайда. Мөх. Энэ бас чийч дуртай. За шээр хайна гэдэг чинь алан баггүй. Тэр тусмаа энэ манай шээрэлдэг хүмүүс бол хэцүү. Одоо гоё хуучны дуу явж ин да. Отхон сүрэн би аздан болох нь админа. Дулам сүрэн дугарч аваарай минь дээ. За бүгдээр үзье те. Энд ч бүр 5 6 хоногийн өмнө орсон мэл яалаа. Би 3 хоногоор авч үзсэн байхгүй. Тэгсэн та нар ерөөсөө оролцохгүй байсан. Тэгэхээр доотлол нь 5 хоног, тэгээд 7 хоног, 10 хоног. Тэгээ 10 хоног бол ингээд бас шингээ шээрэндээ дарагдаал бас шүүхт чангал юм байна. За манайхан чатаар битгий юм явуулаарай гойж шүү. Лайв гацж шүү. За ариун зайн өнгөрөхнөө харж байгаа олон шир явчих. За балжмаа чинь за энэ биз мó миний вэ? Бас яаж нийлүүлээд байгаа юм. Манайхан нэг ариун заяа дээр лайт фэйсбુક цэнхэр хаягаар биш лайтаар нэг хэсэгсэтэл сайхан найзад өөрөө меншн хийгээд өгөөч. Би нэг 10,000 дагагчтай болчихвол бас гол ариун заяа. Заяа өө ямар гоё юм те. Тагийн сайн уу? Ажил дээр дагсандаа би хинэ. Аль дээр дагсан гэж юу? Нямаасур харагдахгүй. За би харна. Нямаасур биш энэ өөр хүн байсан уу? За андарсан байж магадгүй шүү уучлаарай. Ариун зайн андарсан байж магадгүй. 7 энэ чи хэзээ кико чин 7 9 гэдэг чинь 2-2 хавцаал орсон баг. Чинхэн шээрэндээ дарагч ин да. Хитдэг хаацсан тодруулалт явж байна ариун заяа. Админа дөнгөж 2 дахь нь болоог байна. 4 хаацсан тодруулнаа. Мега сайн уу? Зайлголоо. 7 энэ одоо Эрдэнэт бэндэрээ сайн уу? За гацж гин юм манайхан холболт удаан байна л гэд. Хайруудаа ямар хөөрх юм бэ? За манайхан найзуудаа өрөөд меншн хийгээд топ пен болоорой. За топ пен чинь илүү их гарч идэх байхгүй. За энэ 7-ны гиви явж шүү миний. За энэ сэтгэлийн захим урилга явж байна. 7 гэдэг чинь 2 сэтгэлийн захим урилга чи өчтөр тодорсон. Хүүхдүүд нь гайгүй үстэй манайхаа ханаа том хүүхдүүдийн цэг битгий таслаарэ. Цэгээ 10 хоног хүүхдүүд манайхаа 10 хоног өнжүүд витамин D-гээ сайн өгөөрэй. Одоо хүүхдүүдийн дархлаа амар унаад шүү. Гадуур муухай вирус байна шүү. Хэвээр муу. За уншаад алга болсон. Дата нь удаан байгаа тийм үү? Хишиг жаргал гიშгээ хай. Эрдэнэт бэндэрэ мега оремын сайн уу? Эрдэнэт бэндэрэ окей гэсэн байна. За алга болсон. Ширэг нь олчвол яг 50,000 төгрөгийн хөтөлтэй авалт эрхлүүлчих гээд байдаг. Шир нь байдаггүй. Нэг сарын 6 гинэ дөнгөж 2 өдөр явсан биз дээ яана. Шат алах болчихсон. Долгормоо Батбуян сайн уу? Энэ дан Jesus үлдээгээг л байна л та.
Ингээд гацчлаа. Манай мөнх туяа ихч үзэхгүй л байна. Тэг үзчихвэл болно. Аюугаш гэс комментэнд үлдэх ч юм уу. Энэ 6 хоногийн өмнө гэхэлэр бүр 9 мөсөн ширэлсэн байх гэдэг байхгүй юу? Биш ээ. Өнөөдөр ч 9 шүү дээ. 6 хоног гэдэг чи юу? 8 нэгэн мэгэн ширэлсэн биш. Энд чинь нэгний пост юм байна те. Нэгэн мэг авцаа бүр ширэлсэн байх гэдэг. Шэр яана. Харин тийм шэр хийгээг бол адтан болохгүй л те. Болжлоо дутуу биелүүлсэн байна гэж үзээд. Шэр хийгээг бол ер нь ерөнхий нөгөө ариун заяагийн тавьж байгаа постуудыг дандаа шэрлж ээж лацсан болоо шүү манайхан. За дээрээс нь ариун заяагаа даагна. Ийм гол хоёр нөхцөлчин бол ерөөсөө ариун заяагаа даагах. Дээрээс нь юу байгаа байхгүй юу? Ариун заяагаа даагаад ерөнхий нөгөө тавигдж байгаа постоо шэрлэл хийсэн байх хэрэгтэй байхгүй юу? Энэ бүр гацчлоо. Одоо нэг 11-ний тодорхой пост маань бүр 10 хоногийн өмнө 1 сарын 1-нд ирээд 10 хоногоор оруулсан байна шүү дээ. Тэрний аздан гэстэй тодорхойлох гэж. Манайхан илээ 11 мега 10 маранда маргааш дахиад ширэлж байгаа гэсэн ч байхгүй. Ингэж хайвал та нар ч ядрах юм бэ? Би ч ядрах юм. Их аддан болдог хөө манай их ч идэвхтэй байдаг. Энэ бүр гацаад алах болчлоо тий. За энэ дээр давхар биш үж байна. За. Манай мөнх туяа ихч үзээгүй л байгаа хта намайг. Үзчихвэл болно. Шэрлснээ над руу чатаар явуулчихвал тий. Бүр уншаад болох. Харин тий сайн шэр хийдэг сайн чадсан болно угаас. Энэ тийм дадсан болж харагдаа л тий. Уул нь рэндом тоогоо гаргаад ирсэн байгаа байхгүй. Тэгэхээр айгүй хайр юм байна таахгүй. Нэг сарын 7 гинэ. Одоо би бүр аддангийн постод оролцохоо билсэн шүү дээ. Өөрөө зарим постнуудаа шеэрлээд зарим нь меншн хийгээд мэдгүй. За 7. За зэндээсээ цацчвал гацчих юм болов. Над руу чат бичиж гэнэгүй. Шинэ. За энэ утаснаас цацчвал яа гэм бол гац. Миний лайв гацчихдээ болов. Дата наслахгүй байх гэж байх. Олон орчуулаа гэж боддог. За өөрөөр нэг цацаад үзэх ихээ орон ингээл гэж. За ялхаагүй юм шүү. Цацаад үзэх. За татсан ч арайгаагүй явж байна. Энэ дата нь болохгүйсэн юм да тий сая. Манай iMed Dental дандаа бэлэг явуулж штэ дандаа 200 сая төгрөг бил. Сайхан бисгүүгээрж явуулна өөртөө ч тодруулна. Толон энэ бүр уншаад алах болчлоо. Толон
Миний лайв гацж гин үү? Инх цэцэг инхээ сайн уу? Харин сайн ширлэнэ. Жавцка хаа ёрогнди. Би нөгөө нэгтгэлийн пост харж ирсэн Жавцка юуны азтан болсон бэлээ? 666 Монгол юу лээ? 8 сард нэг азтан болсон байлээ. Би стэн нэгтгэлийн пост гинэ тайлангаа гарах гэж стэнээр алж байна. Та нар ямар их азтан болсон бэ ёо? Ялгаагүй гацаад байна уу? Би цацсан байгаа шүү дээ. Энэ бас давхар гацаагаад байна. Энэ ч 7 гинэ. Аа их чи азтан болсон байна. ээсээсээ над руу явуулаач. Юу гэнэ? Суглаа юм. Үе нэг суглааны юу төгсгөл постуудаа нэг дэлгэрэнгүй тайлбарчаад та нар нэг суглаа аваач надаас ёо яа наон гарчлаа бүр онд амтчлаа нөгөө нэг ногоо навчны бүтээгдэхүүний нэг суглаа ирсэн байхгүй надаа хоёр хүн авц нөгөө хоёр хүн ч мартагдчих энэ левер ч юм гэж бодоход тэгээд нэг хүн 100000-аар хоёулаа нийлээ 5000-аар ордог ч юм уу гуйлж муйлаа тэгээд бараагаа хувааж авах юм за мэдгүй яах вэ шөнөлтөө унлааж шít. Зүгээр шít. Идэвхтэй байгаа юм чинь тэгэл аддан болно шít. Годон ширэлцэн. За энэ нэг 7 залхуу хурж байна харин тийм ээ. Эний ханаагүй залхуу хурж байна. Одоо дахиад 13 аздан маш яана хэдэлээ. Хэдэн цагтлаа дуусах гэдэг. Би ч идэвхтэй гівэд оролцдог гэсэн. Одоо юун гівэ ширлэх зав гарахгүй шүү дээ. Зарим руу нэг invite явуулж гин. Зарим нөгөө шинэхэн хууцнууд болохоор өөрөө бас сэтгэлээ гаргаад дэмжиж гин. Би ч ерөөсө постнуудад төлбөргүй авдаг шүү дээ. Одоо төлбөртэй болох гэхээр бас нөгөө иддээ санаа зовоод ах юм гэдэг. Гайхалтай л. Залхуу хүрэх цааш 6 гэдэг чинь 6 2 3 хавцаал тавигдсан пост байхгүй. Харин тийм чатаар манайхан энэ хүн аздан болцсон байна гэж явуултаа та нар минийх болохгүй байна. Үгүй минийх одоо ингэ таслах юм бол лайваар шууд болохгүй байхгүй. Лайв шууд тасал. 6 энийг юм тоорхон стор аягүй шившил. Манай чат руу нь явуул та. Та их чинь рандом дээр гараад ирсэн байна. Та чатаар энэ ариун заяа руу скриншот хийгээ явуулчих та гэх юм бол би дараачихын шууд авах гэдэг байхгүй. Наймал болцсон шүү дээ. Амар шалгаж байгаа юм шүү манайд. Гол нь би биш та нар аздан болохоор та нар л ерөн шалгасан нэр байхгүй. Оо хөөр яава. За 6 болоогүй нөө.
Одоо дүнгэж 2 дахь нөө. Оо 8 л болсон шүү дээ. Манай бэндэрээ ганцаар үлдчихнэ. 6. Яна ингээ амар сүрхий шалгасан чинь ширлэгээ үлдэг л одоо. Хайраа зэмд тэ. Дэм мөгчин сайн уу? Манай Эрдэнэт бэндэр яч намайг анх нөгөө гоо сайхны лаа юу тэгэл нөгөө гэр ахын лаа юу гэдэг багт чи анх л намайг үдчих хэлсэн миний ганц дэмжигч шүү дээ. Бунди хатан 6. Нэг цэцэг ихэ сайн уу? За миний 6-ны эн чи хэзээ тодорхойлоо энэ болоогүй. Сүүлд ирсэн бэлэг санагдаад байна. 16 энэ бүр 7 хоног 10 хоногийн хугацаатай байсан. Яана энэ минь дээр анаа гарч ирэх юм бол өстэй ширийг алах гэж зовгой юм да. Хийсэн байх шүү. За над руу чатар явуулчих. Ашгүй дээ. Амар зүйл над руу гэс чатар явуулчих шүү. Би харсан шүү гинэ. Гөө харах нь яах вэ? Нөгөө нэг гол нь юу яах вэ юу? Харах нь яах вэ? Гол нь нөгөө нэг SS үлдэж шүү. Авсаргах хэвээр шүү манайхаа. Гол нь тэрэндээ ахгүй амар зүйлээ над руу чатар явуулчих. Дөнгөж 6 байгаад тах юм. Одоо дахиад 2 энэ чинь бүр нэгэнд ирсэн гэх юм. Өөр хоцсон.